Лам дээр очсон. За та айгүй сайн лам эндээ одоо би ерөөсө хүүхд төрүүлэхгүй. Энэ яагаад вэ? Эхнэртэй нөө над байна үсэхгүй чи наадах чи. Чи утааг өмбөнд очиж цул өргөөгөөс болоод ерөөсө хүүхд төрөхгүй шүү. Тэгээд ах トゥ нэрээс мөнгө цуглуулаад шууд утааг өмбөнд очиод өөр ингэсэн гүц бүх юм авч шар тасаа хийгээд зулаа асаагаад тэгээд нөгөө лам 4 5 жилийн дараа ажлынхаа хэрэгжилтийг шалгах гал гэрт нэрлээ. Ирээд ингээд хаалгын тогсч чинь хинбэ гэдэг чинь. Хөө минийхөө ээж нь байна уу гэсэн. Ээж байхгүй гадаад руу явсан. Минийхөө том хүн байна уу гэсэн. Байхгүй. Аав нь байна уу гэсэн. Байхгүй. Танайх одоо хідүүлээ вэ гэсэн. Би гэртээ одоо 13 удаа яж ийн гэдэг чинь. Хөөе минийхөө аав нь хайцсан гэсэн. Аав нөгөө нь хараад ицсэн цулыг унтраах гэж утааг юм бэ яасан. Цулыг унтраах гэдэг. Тэгээ юу гэх юм та одоо чи яар. Одоо би ярих уу? Би яс өстэй аяга энэтэй байгааг сонсч байсан. Алтцсан. Бас нэг юм байна тий. За яг санаанд орж байгаагаа л ярьчих. Нэг тааж мэдэн л дээ танд ойлгоо ярьж байгаа. Үзэгчтэй л ярьж байгаа. Тэгдэг байхгүй. За яриул яриа. Ярих гэж байна. Ярихгүй би ярив юу. За эмнэлэг дээр очиод эвчээ би ерөөсөө амт бидрхээ болчихжээ. Гэсэн чи эвчээ. Амт бидрхээ болчихжээ. Сувлагч 7 номер юм өдрөг гэсэн. Авчираад амт чи баас биш дээ балер юм бэ. За одоо та хэд гэж л яв гэсэн. Маргааш нь дахиад чинь. Биш би юу санахаа болчихлаа эмчээ гэдэг. Сувлагч 7 номер юм авчихгүй тэр чи баас гэсэн. За одоо эдгэрч та яв гэсэн. Би энэ бас нэг ойлгоо. Энэ явахгүй ойлгоо. Энэ нь эфирээр өвчтэй гэж баас мас. Балер юм яриараа. Энэ нөгөө одоо яг ер нь санаанд орчихгүй ямар нэг хөтлөгчдийн ёс зүй гэж юм яаж. Этик гэж юм сурж байгаа тийм. За нэг юм байна л да. Хүүхд аваас заав. Энэ хүн биш дээ. Яагаад энэ 5 ширхэг хуруутай гэдгийг тэгээд энэ ямар учиртай юу ямар өөрөө гүйцэтгэв. Энийг миний хүчигч өргөд. Ойлгож байна уу? Энэ бол ядам хуруу. Энэ 7 хуруу. Энэ эрхэн хуруу. Хөө яав нэг нь босоод үлдсэн гэ. Энийг одоо хэлж болохгүй юм нөхөр насан туршир зүйлээ гэдэг. 20 жилийн дараа хүү томл аав санжийн аав нэг багах та нэг энэ хурууг тайлбарлаад үлдээнэ гэдэг мартцсан штэ гэдэг. Одоо миний хүү насан туршсан аав нь хэлнэ. Тэгэхээр миний хүү эр хүн гэдэг чинь айгүй зовлонтой байдаг штэ. За одоо миний хүү эхнэр аав. Ойлгож байна? Ингээд эхнэр аваад хайрлаад ирэхэд эхнэр нь чам өдөр болгон хүснэ. Воо орой хүснэ. Орон дотроо хүснэ. Байн бай хүснэ. Бүр зовоож хүснэ. Одоо яг хүсгүүд миний хүү энэ хэрэг болно. Яг нэг төсөж байгаа миний хүү энэ хуруугаа шууд аваачаал нөгөө шууд те. Шууд аваачаал духан дээр нь тавь. Би ямар оробот юм уу гэж хэлдэг. Яа. Тэгээ аваа нөгөө эффекттэй байна гоё юм байна. Тэгээ энэ бас цэвэр эротик гэж. За. Нэг залуу спид тусчлаа. Дэлхийн бүх улсаар яваад хамгийн сайн эмчнэр дээр очлоо. Нэмэр байхгүй. Уучлаарай та уучлаарай гэж явал. Тэгээ Монгол дээрээ санаагаар унаад ингээл гэртээ ингээд сууж найз нь орж за юу гэж юм. Найдлахгүй гинэ. Чи салетай юм. Юу ч болоог баг санаагаар унаад их юм. Чи лам дээр очсон юм уу? Очоогүй шүү. Монгол лам дээр үү? Харин тийм лам дээр очиж асуухгүй. Нэрээ тийм биш үү. Тэгээ нэг ламд очлоо хүн аднаас хамгийн сайн лам дээр. Би одоо ингээд хайгуу хүнд өвчин туссан юм аа спид гэдгийг юм лээ. Тэгээ одоо ямар хэмжлэгээ хийлгүү зүгээр болох уу гэдэг. Юу яах миний хүү шавар тавиул гэдэг. Шавар тавиулаа зүгээр болох уу гэсэн. Бөөгөө зүгээр хөрсөнд нь тасгаж байгаа юм гэсэн. Хөрсөнд нь тасгаж байгаа юм. За одоо цаашаа. За одоо чи. За одоо би ярих юм дахиад та ярина шүү дээ. Авгаа нөхөр хоёр ингээл 10 жил ханилсан айгүй хоёр хос амар хоёр биендээ хайртай. Тэгээ нэг амралтай аваад хоёлаа ингээд нуурын хөвөөгөр ингээд алхаал явж ижил. Тэгсэн авгаа нь хүн нэгийгээ өхөр дагаж өгдөг гэсэн шүү дээ. Та өөрөө мэдчихэж байгаа те. Тэгэхээр хоёлаа яг энэ хоёр хүн шиг хараа. Энэ хоёр усан дээр ямар гоё ингээд явж харж ин хоёлаа яг ингэж амьдрах юмсан те гэсэн нөхөр нь бодож ирсэн. Чи шалвалаа юм бодож байгаа юм. Нүцгэн. Тэгээд дээрээс нь энэ хүрд дуусан дээр бүхсөөрөө суугаад ямар ойлог үйдэг гэсэн. За одоо амраа нэг ойлгоо шүү. Амраа яаш. Би завгүй шүү. Хоолны ойлгоо ярьж шүү дээ. Айтайхан. Би онгоо мэддэггүй шүү дээ. Хоолны онгоо ярьл та. Би онгоо мэддэггүй. Хоолтой онгоо бол нэг юм онгоо байдаг шүү. Тэгээд энэ ч хоолтой онгооноч нэг явдгүй да ер нь бол нэг за яриад ч явахгүй юм ярихаар сүулдэ өөрөө цацаад ороод шүү дээ тэр зүгээр яаж байгаа гоё шүү дээ. Цацах тусмаа л гоё. Хүн цацах тусмаа. Би ингээд биднээс хойш дээр яж байгаа чай байх хэрэг татаад байхгүй. Гүрж ирээд шууд онгоо тийжээч ингээд маадраад бүгдээрээ ваамаа гэ. Тэднээс нэг юм чамиг юмнуудаа ярихгүй байна л да энэ хүн. Та нар айгүй гоё гоё ярьдаг байхгүй. Би та нараас ярьсны чинь дээр нь жоохон дайр нэмээ. Тэгээд
өөр авчдаг. Та нар анзаарахгүй ярьдаг. Тэгээ хамгийн бол сүүлийн 2 жил ер нь та нарынхаа буйнаар өдөө зэрэгтэй энэ ховцтой тоортой явж байгаа шүү дээ. Ер нь тэгээд хүний алдаан дээр ажилтдаг улсууд юм би тэгж бодлоо. Зарим хүний алдаан дээр ингэж тушгүй тулгуурч. Гэтэ энэ заримдаа бас нэг хэлмээр үг санагдаад байт юм тий. За болов. За саяг ордыг буцаад гараа авчихлаа. Би бас нэг юм хэлээ. Нэвтрүүлгийн төгсгөл хэлээ. За сансар огтргүй л та. Түр өөр гоё мэдлэг боловсрол өөр сонин гоё юм яа. Хамгийн зардлаар хамгийн бага мэдээлэл хүргэдэг юу гэдэг мэдгүй. Хамгийн бага зардлаар хамгийн их зардлаар хамгийн бага мэдээлэл хүргэдэг юм. Телевиз рүү. Окей. Марс руу явсан хиймэл дагвал. Тэгэр их зарлаг гаргачаад бидээс очоод нэг иймэрхүү дууд энэ гэдэг. Тэр хамгийн их зардлаар яваа хамгийн бага. За наад авлаа. Йоо. Ингээд авч байгаа. Ингээд гэж байгаа байхгүй. Тэгээ ингээд цоолон цааш онгод ороод дэлхий дээр нэг тэрбум. Тэг за магадгүй тэрнээс их хэмжээгээр одоо хэдэн зуун сая тэрбумаар тоологдох хөрөнгөөр бий болоод хамгийн бага мэдээлэл өгдөг юм уу гэж одоо явахнаас. Одоо тэгж өгнө тийм ээ. Биш бүр ингэж. Тэгээд тэрийг хачилж штэ тий. Хачирдаа тий их гоё. Гэхдээ тэр дэлхийд ганцхан байдаг гэж ирээл тий. Тэгжээж таавартаа орвол бүр их гоё болж. Чапиахчаас FM ажиллаж байгаа юм шүү дээ. FM босс шүү дээ. Босс хүн шүү дээ. Босс. Тэгээ босс одоо бид хоёр түрүүний Амраамын хүсэлтээр бас манай цэнийг үзэж байгаа үзэгчдэд ганц хоёр парадыг үзүүлвэл вэ гэж бодчих. Тэгээд ер нь ийм болчих штэ. Одоо нэвтрүүлэгтээ урьж авчиад би бол зүгээр заримдаа нэг хоолмол өгөөд гаргах юм байх гэх тэгэхээр зөрүүнд нь заавал юм авч явах хэрэгтэй юм шиг. Би одоо сүүлдээ нэг тийм эргүүлээд А Б даран тавьдаг касет юм шиг тийм бодогдоод байдгийн. Тэгээд би телевизийн нэвтрүүлэгт ажиллахаар орхоос цэвэрлдэг. Яагаад тэгэхээр тийм үү? Нэг л удаа би тэр хүний чинь зовж ижилгэлсэн юм чи өдөр шөнөгүй ингээд яриад ахын зөв үү буруу юу. Тэгтээ ярина. Ер нь бол босод намайг оруулах гэж байгаа газрууд байсан үлдээд байгаа. Амар өөр горд. Гэтэ ер нь бол тийм шүү тийм ээ. Амра. Манай телевизийнхнаас нэг сайхан хэллээ гэж. Манай одоо тэгээд нэг жилийн ойд дээр би тэгтээ сонсоод байна. Тэгтээ ер нь бол дөхүүлэхийг бодно л доо. Тийм. Хэнийг төхүүлж юм та? Нандаа чи бол намайг нэр унах гэдэг утгыг алдуулж байгаа байхгүй нэр хилчгүй сүлчгүй дээл өмсгөл нэг л нэг худлаа янзгаагчгүй хүний хэлээр ярьсан унах ёо сонин санагдчихлаа. Нэг явуулсан чи бүгдийг авсан гэж чи нандаа тэгэл гоё халааж өмсчил надад жилийн 4 өдөр нэг сонин дээл өмсгөл би унах юм уу аль эсвэл зүгээр тоглоом Элиа бодож байна бас тийм. Нам авч байгаа хөө. Энэ бол өстой юу тэр юу болох те? Юу болох тийм. Амж магадгүй. Гэхдээ би сүүлийн үед болсон миний Монголтой холбогдох тийм хэвлэлийн баг хурлын талаар нэг юм ярил л да. За. Явсан яадгийг. Би явсан. Би Монгол улсаа хөгжүүлэх гэж явж байгаа шүү дээ. Нэг Японыг хятад явсан тийм. Би өөрөө ч бууцсан юм байхгүй. Зүгээр жоохон доош энэ нисгчээ алдаал. Би сайн мэдэхгүй. Та нар зүгээр асуух юм надаас. Би Монгол төрийн төлөө явсан шүү. За өөр асуух юм байхгүй би. Гэдэг юм бас талаар юм хийж байгаа тийм. Өртлөтөр тоглох хүний өмөрч хэлэх бас үг гэж байдаг. Тэгэхээр өндөр хэмжээтэй юм байсан уу? Өвдсөн юм уу эсвэл бичлэг нь өвдсөн? Монгол улсын хууль тогтоох дээл байгууллага Монгол улсын парламент сууж байгаа үндсэн хуулийн зэцүүд өнөөдөр ийм шийдвэр гаргасанд би хувь хүнийхэн талаас шууд нэг хариуцлагатай юм хэлчихмээр байна. Хуулийн хүрээнд өөрсдөө сайн дүгнэлт, сайн сигналт хийж байнга хороод оруулж ирэх хэрэгтэй. Алдаатай ажиллагааны одоо тэр болчихсон жижиг процессын дээр би зөвхөн нэг учрыг нь өөрчлөе гэдэг юм. Чадваргүй, чадамжгүй юм байсан учраас ард түмэндээ эсрэг үр дагавар гарах болов гэж тэдний жоохны янзч гэсэн. Өөр юм байхгүй. Тэгэхээр энийг сэг таслал үг үсгийн алдаагүй эргээд одоо та бүхэндээ тайлбарлах хүртэл би улсын хурлын чуулганыг даргалахыг татгалзаж байна. Тэгэхээр энэ хүн бас зүгээр нэг үг хэлээгүй юм шиг байна. Одоо манайх яг өөрсдийнх нь үннийг хэлэх гээд ирэхээр л нөгөө хүнээ түлхэж хэлдэг шүү дээ. Ер нь манай зарчим тийм болсон юм шүү дээ. Одоо бид нар баг захын хүүхэд хараад одоо нөгөө нэг тоглолт нь эхэлж байна. Нөгөө маас тамарсан тоглолт нь одоо эхэлж байна. Одоо юу юуг нөгөө сонгуул нь эхэлсэн.
ингээд бараг түрүү жилийн 100-аас эхэлчихсэн шүү дээ тийм ээ.